Нэмээд хөрөнгө оологч нараа арилж яадаг хүмүүс судалгаа уншдаг, эдийн засаг хаашаа явдаг сонирхдаг хүмүүс. За, миний контентыг өнгөрсөн сарын хугацаанд шимтэж үзсэн, уншсан юм бол хөөрхөн ашигтай явж байгаа. Тэгээд зах зээл унж байгаа. Тийм ээ. Одоо шийдвэрлээ зүгээр юу хармаар байна гэх юм бол S&P 500 тийм 7000-аас 6300 л унсан байна. Nasdaq тийм 636-аас за өнөөдрийн байдлаараа 567 унсан байна. Nvidia унсан байна. Технологийн хувьцаанууд унсан байна. Америкийн хувьцаа, Европын хувьцаа, Японы хувьцаа бүх юм унсан байгаа. Манай school community, манай судалгааг уншдаг хүмүүсийн багц нэгдүгээр тогтвортой. Уналт нь ерөөсөө ороогүй. Баг зэргийн, дунд зэргийн ашигтай. За, ийм эдийн засгийн хямралын үеэр үн ханш хаасаагүй буурж байгаа үеэр инфляц өндөртэй байх хүн болгоны хөрөнгө оолт хийх чадвар, худалдаа авах чадвар бууж байхдаа хэдүүлээ юу гэсэн бэ гэх юм бол худалдаа авах чадвараа хамгаалах ёстой, хадгалах ёстой, баг зэрэг өсгөх ёстой. Шунлаагүй юусоо биш, тэ? Тэгээ энэ хямрал дуусахаараа жишээлбэл Nvidia-гийн хувьцаа яасан бэ гэвэл энэ хэдүүлээ харж болно. Оргилцэг хаана байсан бэ гэх юм бол $211 дээр байсан. Өнгөрсөн тавтахад $167 руу унсан. Micron руу хэдүүлээ баг 300 дээр ороод 390 400 хавцаа exit хийсэн. Одоо хаашаа унсан бэ гэх юм бол 350. Tesla-гийн хувьцаанаас хэдүүлээ хаана салсан бэ гэх юм бол 420 440 $400 дээр салсан. Одоо 360 дээр явж байгаа. Хэдүүлээ Nasdaq-ийн индекс харах юм бол оргилцэг 640 дээр одоо 560. S&P 500 оргилцэг дээр 7000 хавцаа байсан бол одоо 6300 дээр явж байгаа. Энэ уналт биднэрт ерөөсөө хүн цохил болоогүй. Хэдүүлээ юу исэн бэ гэх юм бол жишээлбэл заяа. Жишээлбэл тий APA гэдэг хувьцаа бараг сарын өмнө авсан. Ямар хааш дээр авсан бэ гэх юм бол $33 дээр авсан. Одоо ямар хааш дээр явж байгаа юм бэ гэх юм бол $45 дээр явж байгаа. Өнгөрсөн 7 хоног хэдүүлээ EQR Resource руу буцаагаад эргээд жоохон баг зэргийн жинтэй 29 цент 29.5 центээр орсон. Одоо 32.5 дээр явж байна. За, BCI тэ EUO DSB энэ бүгдээрээ сайхан өсөлттэй. Хөдөө аж ахуйн салбар руу хэдүүлээ бас ороод энэ нэр бүгдээрээ тогтвортой эсвэл баг зэргийн ашигтай. Тэгээд энэ тэ дайн мэд дуусахгүй. Эсвэл дууссан ч нөлөө нь тэ дүнгиж эхэлж байгаа. Тийм учраас хэдүүлэнгийн багцын өгөөж ирэх 1-2 сарын хугацаанд ер нь бол тэ илүү ашигтай болох худалдаа авах чадвараа хадгалж авах хамгаалах магадлал бол маш өндөртэй. За. Тэгээд жишээлбэл Nvidia-гийн хувьцаа тэ хааш хаурдл унах боломжтой юм бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая тий энэ 140 тий за доошо $130 руу унах магадaltaй. За тэгээ энэ маргаан энэ дэлхийн эдийн засгийн хямрал дуусныхаа дараа хэдүүлээ өссөн хөрөнгө оолтын дансаараа тий илүү их худалдаа авах чадвар юу их юм бэ гэх юм бол тий бүх юм навс унтсан байх үед нь шүрээд авчих. За би зөндөө хэлж байгаа. Бид нар бүгдээрээ доллараар хөрөнгө оолт хийж байгаа. Төгрөгийн ханшнаас бид хэдүүлээ бас өөрийнхөө хамгаалцсан байгаа тийм учраас те school community-гийн гишүүн болсон хүмүүс та бүгд нь баяр хүргэе. Болоогүй хүмүүс зүгээр ингээ ажиглаад байгаа хүмүүс. Хогч. Тэгээ гишүүн болох өдөр болгон байх боломжтой. За, хэдүүлээ эхлээд өнөөдөр та хэд хэдэн асуулт авсан. Тэгээ тэрэнд нь би хариулчих гэж бодож байна. Хувьцааны арилжаа хөрөнгө оолт те мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оолтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар $1 тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Алтны уналт дууссан уу? Мэдэхгүй. Яг үнэн хэлчихье. Яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ чартуудыг хараад үзэх юм бол ер нь бол нэг дуусаагүй байх гэж бодож байна. Яагаад вэ гэх юм бол тренд хөрөнгө оолт хийх шалтгаан өөрчлөгдөөгүй. Окей. Би дөнгөж саяхан нэг сонирхолтой юм харсан. Тэр юу юм бэ гэвэл
За хэдүүлээ яагаад доллар хөрөнгө оруулалт хийж байгаа юм бэ гэх юм бол энэс болж байгаа. Энэ 2000 оноос 2025 он хүртэл энд юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол Төв банк, томоохон банк, дэлхийн хэмжээний банк, улсууд, супер том хөрөнгө оруулалтын сангууд юу хөдлөж авдаг байсан бэ гэх юм бол номер 1 Америкийн засгийн газрын үнэт цаас, бонд, Европын засгийн газрын бонд, үнэт цаас. Одоо юу авч байгаа юм бэ гэх юм бол Хятадыг авахгүй байгаа, Оросыг авахгүй байгаа, Арабын орнууд их бүр авахгүй байгаа. Европыг бас авахгүй байгаа. Яг гэх юм бол европчууд ер нь бол хөрөнгөний хулгайч болсон. Америкчуудын бас авахгүй байгаа. Яг гэх юм бол яг адилхан Европын араас явчихна. За тэгээд дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч нар Төв банк тий 20 жилийн өмнө нөөцөө илүүдл мөнгөө одоо Төв банкны нөөц гэд Монголын янз бүрийн хэвлэл мэдээлэл дээр ингэ ярьдаг шүү дээ. Тэрийг юугаар хадгалдаг байсан бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бондороо хадгалдаг байсан. За тэгээд монголчууд хэдүүлээ жишээлбэл Оросоос нефть газ авдаг, Хятадуудад бүх бараа түүхийдээ зарчдаг. Эзэн нэг цагт Америкчууд солиороод ирээд бид нар дээр нэмээд санкц тавих магадaltaй. Өмнө бид нарыг саарлж ихсаал гих мэдч оруулдаг байсан. Энэ буцаагаад ирэх магадaltaй. За тэгээ манай Монголын Төв банк баахан Америкийн засгийн газрын үнэт цаас авцсан байсан бол зөв бай. Оросууд энэ замаараа хөрөнгө алдсан. Иран улс ингээ алдчихсан. Тэгээд ер нь бол тэ дэлхийн томоохон хөрөнгө оруулагчны хувьд тэ энэ Америкийн засгийн газрын үнэт цаас багаараа энэ бүр 0 руу явчихна. За тэгэд мөнгөө юугаар хатгалах юм бэ? Илүүдл нөөцөө юугаар хатгалах юм бэ? Оросууд ямар мөнгийг хүлээж авах юм бэ? Хятадууд ямар мөнгийг хүлээж авах юм бэ? Арабын орнууд, Хонконг, Сингапур, Австрали юу хүлээж авах юм бэ гэх юм бол алтыг хүлээж ав. За тэгээ миний хувьд бол алтны уналт дуусаагүй байх магадaltaй. Өшөө унах магадaltaй. Хэдүүлээ зүгээр нь харчи. Fibonacci-гийн extension-ыг оруулчих. Уналт retraction. Тэгээд 3700 хүртэл унах магадaltaй. Яагаад вэ гэх юм бол Туркийн Төв банк одоо асуудал орсон байгаа. Монголын Төв банк ойролцоогоо 2-3 сарын дараа энэ зэсийн үн ханш Оросын газ, Оросын нефть, дизель гэх мэтчлэн Монгол руу урсгаа болчих юм бол эсвэл доголдоод ирэх юм бол нефть, бензин, дизелийн үн ханш 100% өсчих юм бол манай Монгол дотор юу болох юм бэ гэх юм бол асар өндөр инфляц болно. Тэгээд манай автоматар хөрөнгө оруулалт хийгээгүй, манай скулинг гишүүн болоогүй, миний өдөрж байгаа хөрөнгө оруулалтын сан руу хөрөнгө оруулалт хийгээгүй хүмүүс зүгээр төргийн хадгаламжтай, төрийн бондтой, төргийн зүгээр бэлэн мөнгөтэй сууж байгаа хүмүүс юу хийдэг юм бэ гэх юм бол бүгдээрээ сандраад бөөнөрөө нэг өдөр доллар руу гүгээд ирчихдэг. За тэгэхээр доллар байхгүй. Тэгээд долларын ханш магадгүй 4000, 4200, 4500, 5000 бөөмөд заяа. Гэхдээ өмнө нь бол 2500-тай байсан, 2900-тай болсон, 3400 болсон, 3600, 3700 хүртэл хүрсэн. Энэ түүх зүгээр давтагдана. Тийм учраас алт өшөө унах юм бол хямарч юусоо болохгүй, сандарч юусоо болохгүй. Ер нь бол миний зүгээс энэ алтны үн ханш 4000 руу буцаагаад төхөөд ирэх юм бол хэдүүлээ юу хийх вэ гэвэл алтыг нэмж авна. За дараагийн асуудал. Энэ Арабын Middle East-д болж байгаа дайн хизээ дуусах бол яг сайн мэдэхгүй байна. Миний контентыг үзсэн бол 2014 оноос хойш юу ихэлсэн бэ? Эсвэл 2014 онд юу ихэлсэн бэ гэх юм бол миний хувьд дэлхийн 3 дугаар дайн багаараа эхэлсэн. Эхлээд худалдааны хориг, SWIFT төлбөрийн систем, янз бүрийн улсууд хар саарлж ихсаалтад оруулсан. Оросын Төв банкын нөөц мөөцийг ингээд сарцаасан. Дараа нь Хятадуудын эсрэг арга хэмжээ авсан. Тэгээ энэ дайн юу юм бэ гэх юм бол Оросын эсрэг, Хятадын эсрэг нэг дайн явж байгаа. Тэгээ аль хэдийн эхэлсэн байна. Тэгээд ингээ хараад үзэх юм бол энэ Middle East-д болж байгаа энэ Арабын орнуудад болж байгаа дайн ерөнхийдөө тэр том маргааны зүгээр нэг симптом гэсэн үг заяа. Та ингээ өвдөд ирэх юм бол нэг ханаад төрчих юм бол нэг халуураад эхлэх юм бол тэг яс янгиж магадгүй, нуруу өвдөж магадгүй, хоолоо өвдөж магадгүй, Орос Украины дайн хоолоо өвдөл байж магадгүй, тэг энэ Арабын орнууд болж байгаа дайн өөр нэг зовөр байж магадгүй. Энэ өвчин бол байхгүй болохгүй. Зоврууд өөрт шилжиж магадгүй. Тэгэд Америкчуудын эцсийн зорилго юу юм бэ гэвэл би өмнө бас энийг би контент дээр хэлжсэн. Гэхдээ яг наривчлаад ер нь бол тайлбарлаагүй. Тэгээд та зөвшөөрөх юм бол та энэ зөвшөөрөл авах хэрэг байхчгүй л те. Жохон хазаарч заяа. Тэр юу юм бэ гэвэл Герман яагаад 2 удаа дэлхийн дайн ихлүүлсэн бэ? Герман яагаад
2 удаа дэлхийн дайнд ялагдсан бэ гэх юм бол Их Британаас болсон. Окей. За, Их Британи Америктэй яг адилхан байсан. Ойролцоогоо 100, 120, 130 хэдэн жилийн өмнө. За, бүр цаг хугацаа ухраагаад явчих юм бол Наполеон байсан тийм ээ. Өнөөдөр хэдүүлээ Бело Кейк гэд нэрлэг. Гэхдээ тухайн үед Наполеон юу хийжсэн бэ гэх юм бол Европыг нэгтгэжсэн байхгүй. Яагаад нэгтгэхэд байсан бэ гэх юм бол Орос, Европ, Франц, Испани гэх мэтчлэн газраар бүгднийг холбогч ийсэн. Окей. Худалдааны сүлжээ, төв банк, боловсролын систем гих мэтчлэн. За. Франц улс тухайд хүн амаараа номер 1. Нэмээд Герман, Австри, Унгар, Орос ер нь бол нэг холбоо дотор хийчих юм бол дэлхийн супер нэг гүрэн болно гэсэн үг байхгүй. За. Тэгээд тэрний эсрэг хэн байсан бэ гэх юм бол Их Британы их гүрэн British Empire. За. Тэгээд Их Британи юу өдөрч ийсэн бэ гэх юм бол газар биш ээ. Цэрэг их буу ерөөсөө биш ээ. Тэ? Байлдааны усонц, далайн худалдааны тээвэр, далайн худалдааны эсвэлчээ энэтхэг Шри-Ланка, Филиппинс гих мэтчлэн. За. Тэгээд үүргэлж хин хинтэй маргалдаг юм бэ гэх юм бол далаа өдөртөг, далайг батсан нэг том тал. Газрыг бацгаж байгаа нэг тал. За. Тэгээд газрыг батсан тий их гүрэн юу их гэж үздэг юм бэ гэх юм бол бүр томоор. Тий. Бүр бүх худалдаа, бүх төмөр зам, бүх тээвэр, бүх арилжаа бүгдийг нэгтгэхэд үздэг. Газраар дамжуулаад. Тэ ус далаагаас хараад болох гэж үздэг. Ус далайг өдөртөг гүрэн тэр газрын эзэмшдэг тий Герман, Франц зогсоох гэж үздэг. За. Тэгээ германчууд дэлхийн 2 дугаар дайны өмнө юу их гэж үзсэн бэ гэх юм бол Арабын орнуудаас Герман хүртэл одоо Trans-Siberian Railway гэдэг мэдэн штэ. Европоос бүр Монгол дамжаад Хятад руу явдаг томоохон төмөр замын дэд бүц байгаа штэ. Тиймэрхүү юмыг бүр томоор тий Арабын орнуудаас Герман, Европыг ингээ холбож ирсэн байхгүй юу? За, тэгээ аюул нь юу юм бэ гэх юм бол Герман инженер зам болоод ирэхээр мотоциклийн дураг тий. За, тэгээд юу болох юм бэ гэх юм бол Герман инженер бол Герман солиотой бүтээмж Арабын орны хямдхан нефт. Тэгээд юу болох юм? Их Британи байхгүй бол. За тэгээ Их Британи юу хийсэн бэ? Тэгэл энэ тэн хор найруулал тэгээ дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн. Хоёулаа яг адилхан шалтгаантай. Дэлхийн 1-р дайн бас юутай холбоотой байсан бэ гэх юм бол яг адилхан. За, өнөөдрийн дайн юунаас болж байгаа юм бэ гэх юм бол Иран, тэ? Стан орнууд одоо Казахстан, Тажикстан, Узбекистан гэх мэтчлэн Орос, Хятад, Иран, Станы орнууд тэ? Тэгээ энэ эднийг бүгдийг нийлүүлчих юм бол газар нутгийг тэр чигтээ эзэмшсэн. Газсан хоолой, төмөр зам, дэд бүц, худалдаа, төв банк, арилжаа бүх юм. Тэгэд эдгээр ингэ нийлчих юм бол хэний эсрэг зогсох юм бэ гэх юм бол Америкчуудын эсрэг. За, Америкчууд яагаад Европыг будаа олгож байгаа юм бэ? Яагаад Америкчууд тий тэр Nord Stream 1 2 юу гэсэн юм бэ гэх юм бол яг адилхан дахиад. Оросын хямдхан эрчим хүч газ нефт. Окей. Германчуудын үйлдвэрлэл, бүтээмж, инженерийн нийлүүлчих юм бол юу болох юм бэ? Европ, Евраз нэг супер гүрэн гараад ирэх байхгүй юу? Тэгээд Америкчууд яагаад Nord Stream-ийг дил бавсан бэ? Америкчууд яагаад байнга зогсоо зайгүй тий энэ Оросуудын эсрэг юм хийгээд байгаа юм бэ? Их Британи яг адилхан. Их Британи бас айгаад байгаа байхгүй юу? Франц яагаад айгаад байгаа юм бэ? Германчууд Оростой бүх юм холбочих юм бол тэд нар барахгүй байхгүй юу? Тиймэрс энийг дэмжиж байгаа. Германчууд өөрөө тэнийг болохоор тий буруу талтай ингэ зогсож байгаа. За, буцаагаад сэдвлэг орчих. Энэ дайн дуусах юм уу? Дуусахгүй яагаад гэх юм бол энэ Хятад, Иран, Орос, Станы орнуудыг заавалчгүй зогсоох хэрэгтэй байхгүй юу? За тэгээ хин яалах юм бэ? Бөөмэд. Тийм учраас энэ дайн төр зүрийн симптом байхгүй болсож тий хин цаана байгаа алсын хараа, эцсийн зорилго энэ маргааны үндсэн шалтгаан алга болохгүй. Окей. За. Окей, тэгээд түлээ одоо буцаа багсуугаа оръё.
За манай багш дотор DSP хөрхөн жинтэй явж байгаа. Яг явах ёстой замаар явж байна. Та харж байгаа нь бол uptrend, resistance дээр тийм зогссон, retraction хийсэн, breakout, retest одоо буцаагаад ингээд дэш явж байгаа. Яг ном журмын дагуу явж байгаа. BCI яг адилхан одоо эндээ ерөөхдөө энергийг цуглуулж байгаа. Та Orla mining санаж байгаа юм бол ерөөхдөө яг адилхан структур тэгээ одоо багаар ингээ явсараад энэ буцаагаад breakout хийчихнэ. Ийшээ хэдүүлээ хамгийн их мөнгө хийсэн яагаад гэх юм бол инфляц өсөх нь ерөөхдөө тодорхой Монгол алидны бензин бүх юмны үн одоо ингээ өсөд эхэлж байгаа. Дэлхийд даяар ингэн тэгэх юм бол BCI дагаад өсчихнө. Одоо алтны ханш жоохон тогтворчоод ирэх юм бол энэ дотор нефт байгаа, энэ дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байгаа, энэ дотор хөнгөн цагаан байгаа, энэ дотор нүүрс байгаа, энэ дотор гам байгаа, зэс байгаа. Бид нэр ерөөхдөө бүгдээрээ баг зэрэгээр өсөө явчихна. За, манай багц дотор бас энэ wheat одоо буудаа бас эрдэн шиш байгаа. Эдгээр ерөөхдөө бас яг адилхан саяны BCI-тай адилхан ер нь одоо эндээ энерги цуглуулж байгаа. Тэгээд та харж байгаа бол higher high, lower low тэгээ ингээ хараад үзэх юм бол uptrend-ийн дагуу явж байгаа. Одоо нэг жижигхэн triangle үүсэж байгаа. Тэгээд дэлхийн бордооны зах зээл ерөөхдөө доголд орсон байгаа. Та бидний судалгааг уншдаг юм бол ерөөхдөө энэ тогтвортой ингээд дэше өсчихнө. Эрдэнэ шиш дээр бас ерөөхдөө яг адилхан та харж байгаа юм бол структурын хувьд, бүтцийн хувьд тий техник талаас харах юм бол эдгээр ер нь бол бүгдээрээ айгу төстэй. Одоо Голландын нүрс, одоо Европын нүрсний үнэ хааш ингээ хараад үзэх юм бол ер нь бол бас яг адилхан юм харагдаж байгаа. Засгийн газрын бондуудын хүү ингээ дэше өсөж байгаа. Тэгээд эсэргээрээ манай бас аваа жинтэй хөрөнгөлт хийсэн евро маань унжаа. Тэгээ би өмнө хэлжсэн энэ 118 119 байхдаа евро таад энэ форекс хийдэг хүмүүс бас байгаах. Еврог шорт хийгээрээ ерөөхдөө ингээд доош явж байна. Тэгээд эндээ нэг bear flag үүсгэсэн. Ерөөхдөө одоо өөрчлөлөд доош явчихна. Манай EUO позиц ер нь бол дэжгүй явж байгаа. За, дараагийн асуудал. Одоогийн портфолио дайнаас ашиг олох зорилготой байгаа. Дайн гинэд дуусах тохиолдолд алдгал хүлээх үү? Үгүй. Нефт руу хэдүүлээ хөрөнгөлт хийгээгүй. Газ руу хэдүүлээ хөрөнгөлт хийгээгүй. Шууд бордоо руу хэдүүлээ хөрөнгөлт хийгээгүй. Хэдүүлээ юу л хөрөнгөлт хийсэн бэ гэх юм бол энэ структур, энэ бүтцийн хувьд тий доол орцсон системний эсрэг хөрөнгөлт хийсэн байгаа. Энийг би зөндөө олон market update янз бүрийн тайлан дээр бичсэн байгаа. Бидний дайнтай шууд холбоотой хөрөнгөлт хийгээгүй. Зэвсгийн компани хөрөнгөлт хийгээгүй. Нефт олборлдог компани манай багц дотор байхгүй. Газ олборлдог компани манай багц дотор бас байхгүй. За. Тэгээд энэ асуудал энэ асуултыг хэн асуусан бэ гэх юм бол би аягүй сайн мэдж байгаа. Тэ. Миний энэ зах зээлийн апдейтыг үзэхгүй байгаа. Нэмээд судалгааны тайлангийг уншихгүй байгаа хүн энийг асууж байгаа. Яг гэх юм бол би олон дахин хэлж байгаа. Бидний хөрөнгөлт, манай автоматагийн хөрөнгөлт, манай хаалттай VIP хүмүүсийн хөрөнгөлтийн сан бүгдээрээ энэ дайнтай холбоотой шууд холбоотой хөрөнгөлт юусоо хийхгүй байгаа. Окей. Бид нар хаашаа хөрөнгөлт хийж байгаа юм бэ гэх юм бол юмны үн өсөх юм байна. Дэлхийн худалдаа доголдож байна. Дэлхийн том гүрэн, том улсууд хоорондоо маргалдаад байна. Тэр нь багасгүй байна. Тэ? Энэ геополитикийн маргаан улам хүндрэх юм байна. Тийш хөрөнгөлт хийж байгаа. Окей. За тэгээд худалдаа доголдож байна. Эрчим хүч доголдож байна. Арабын орнуудын газ, нефтний дэд бүтц бүр урт хугацааны хувьд бол дэлбэрсэн, будаа болсон. Оросын газ, нефт тээвэрлэх бомбтууд, окей, 30-40% нь эвдэрсэн, дэлбэрсэн. Окей. Дэлхийн бордооны зах зээл амар хүн цогцолт авсан. Окей. Тэрнээсээ тий шалтгаалаад тэрнээсээ нөлөө авдаг. Тэрнээс болж үн ханш өөрчлөгддөг, үн цэнээр өсдөг юм руу хөрөнгөлт хийсэн байна. Энэ дайн дуусчих юм бол богино хугацааны хувьд бол манай багц жоох унах баха. Гэхдээ энэ болсон явдал тий геополитикийн маргаан энэ дайн Путин дрон хаан дэлбэрсэн бэ? Ямар дэд бүтцийг устгасан бэ? Энэ бол урт хугацааны хөрөнгө оруулалт шүү. Окей. За тэгээд өөр хэлэх байхгүй. Тэгээ өөрийнхөө мөнгөө, хөрөнгөө ийм дайнтай үеэр, ийм инфляцтай өндөртэй байх үе хамгаалмаар байгаа бол оновчтой хөрөнгө олт хиймээр байгаа бол яа манай скулинг гишүүн бол эсвэл биднээс зөвлөгөө ав
75 75 75 00. Манай hotline амар ачаалттай байгаа шүү. Тийм учраас олон дахин залах хэрэгтэй гэж магадгүй манай call center ерөөдөө сүүлийн үед ачаалаа хэлэх байгаа шүү. За та бүгдэнд амжилт хүсье. Видеонуудаа үзээрэй. Та тийм хоригдлол үзтээ. Та тийм амьдрал үзтээ. Судалгаануудыг уншаарай. Тэ дэлхий хаашаа явах гээд байна. Ерөөдөө маш гоё тайлбарлсан судалгаа тийм гардаг болсон шүү. Тэгэхээр тэр судалгааг хаанаа судалж авах болох юм бэ гэх юм бол зүгээр idrat.com руу ороод тийм энэ судалгаа байна. Тэгээ өдөр болгон зах зээлийн судалгаа зөв PDF файлаар ав. Тэгээ компани өдөрч байгаа 100 сая 200 сая хөрөнгө оолтын багцтай хүн нэг авахаас урахгүй хаа. За бай. Хэрвээ та манай Idrat Secret бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.